Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид буруу сэтгэлийн мөн чанарын талаар хүргэх болно. Хувь хүний дотоод сэтгэл, сүрэг, муу бодол төрснөөр сэтгэлийн зовлон шаналлыг бий болгож альвааг зөвөр бодох сэтгэлийн мөн чанарыг алдагдуулж байдаг зүйл нь буруу сэтгэл юм аа. Ингээд буруу сэтгэлээс үүдэлтэйгээр гардаг сэтгэлийн 5 хорыг та бүхэндээ танилцуулж байна. Үүнд уур хилэн, муухаг, омог, шунал, атаархал зэрэг нь багтдаг байна. Судалгаагаар хүмүүсийг хамгийн ихээр стресс давтуулдаг сэтгэл зүйн сөрөг хандлагууд нь дээрх, уур хилэн, омог, шунал, атаархал зэрэг нь багтдаг байна. Учир нь эдгээр шалтгааны улмаас стресстэх үед хүний төсөөлөх, үр бүтээлтэй байх, сэтгэхэд оролцдог уурах тархины хамгийн чухал хэсгийг хатангашруулж байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Бурхан Будда хэлэхдээ уур шунал, атаархал бол өөрийгөө хөнөөх зэвсэг юмаа гэж хэлсэн байна. Иймээс буруу сэтгэлийг төвчж, эргийг хөвшүүлж ирээдүгээ гэрэлтүүлье.